За тэгэхээр Монгол улсын төрийн эрх барих байгууллага 126 гишүүнтэй бид бүгд мэдж байгаа. Тэгээд дээрээ хариуцлагатай бол доороо хариуцлага ярьж болно. Хуулиас шударгаас дээрээ үнэхээр хэрэгжиж чадвал бас ард иргэд тэрийг дураагаад Монгол орон даяар тэр шударга ёсны чинь хандлага бий болж болох юм. За сая Гамбат даргын хэлдгээр манай улсын их хурлын танхимд яригддаг хулгай, эрүүгийн, иргэний, захиргааны одоо сүүлийн үндсэн хуулийн зөрчилдөлт яригддаг болсон. Энэ гэмтрийн шинжтэй байж болзошгүй. Энэ ярианууд бол ерөөсөө ард түмний чихийг дэлдэл гэдэг маш гайхалтай их наятаар нь ярьдаг болсон. Энэ бол төр дээрээ бол маш их хариуцлагагүй улсны том илрэл гэж ингэж харж байгаа. За Монгол улсад улсын хурлын тухай хууль байгаа. Тэр хуулийн одоо 7-гийн 2 дээр улсын хурлын гишүүд тангар өргөдөг. Зүгээр тангар өргөдөггүй, төрийн сүлдө тангар өргөдөг. Нийт иргэд улс орны эрхийг эрхэмлэнэ гэдэг. Одоо нийт иргэд яаж амьдарч байгаа юм, манай улс ямар байгаа юм бэ гэдг нь өнөөдөр хүртэл явж ирсэн төрийн түвшинтэй гаргасан алдаатай салшгүй холбоотой. Тэгэхээр эдрийг эргүүлэн татдаг бол хариуцлага тооцъё гэж байгаа нь өөрөө зүгээр эргүүлэн татвад орхичих биш. Гаргасан алдаанд хариуцлага тооцдог болох ийм одоо хуулийн санаачлал гарч ирж байгаа нь одоо бидэг дэмжихэд хүрэж байгаа. Дэмжихээс ч арга байхгүй. Гэхдээ бид сайн мэдж байгаа. Зарим улсад тэрж байгаа. 2 хулгайч би энэ л алдчихжээ штэ гэж. Хамаагүй. 2 хулгайч алдсан ч дундаас нард түм хожиг гарах ёстой. Тийм учраас энэ хуулийг бид нар дэмжиж байгаа гол шалтгаан нуухын авах гээд нүдийн соголжхыг гэдэг шиг бохир ашиг сонирхол ашиглуулахгүйгээр нийтийн ашиг, улсын ашигт ашиглуулахад нь бүгд анхаарлаа хандуулах ёстой. Ялангуяа манай олон нийтийн зүйлийн энэ хуулийг хэлцгээс нь авахулаад батлагдсан дуустал бол анхаарлаа шууд хандуулна гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа юм бид нар өнөөдөр урлаараа. За улсын хурлын гишүүнд өнөөдөр ингэж алдаа дутагдал гартал дутаасныг бол дутаагаагүй. Та бүхэн өөрсдөө мэдж байгаа улсын хурлын тухай хуулийн 7 дугаар бүлэг дээр манай их хурлын гишүүдийн халдшгүй байдал гээд маш их асуудлыг зохицуулж гисэн байгаа. Бүр их хурлын гишүүнээр дахиад сонгогддог байсан ч мөнгө өгнө. Баг цалинтай ажилд орсон бол нөхөд зөрүүг нөгнө гэж бүр мөнхийн албан тушаалтанд томилсон юм шиг ийм хууль хүртэл баталсан байгаа. Тэгэхээр их хурлын гишүүнд бол хууль эрх зүйн эдийн засгийн ард түмний хайр халамжийн орчин бол багтаагүй. Тэдэнд улс орныхоо өмнө өргөсөн тангарахтай хариуцлага тооцох тэр механизм сул байсан учраас Монгол улс өнөөдөр ийм аюултай байдал төрсөн гэж бидний хувьд үзэж байгаа. Тэгэхээр энэ хууль бол батлагдах нь зүйтэй бидний энэ хуулийг 100% дэмжиж. Тэгвэл энэ хуулийг бас явц өрх ашиглуулахгүй байхын тулд бид нар бас анхаарлаа хандуулна. Энд ард иргэд сэтгүүлчид хүн болгон Монголын иргэн болгон энэ дээр анхаарлаа хандуулж төр цэвэр тунгалаг байвал мэдээж хэрэг түүний дор оршин тогтнож байгаа Монгол улс дотор нь амьдарч байгаа ард иргэд бид нар эрх тэгш ая тухтай амар амгалан хууль ёсны амьдрахын боломж хүрднэ гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ хуулийн дээр бид нар онцгой анхаарч ажиллана.